Хоёрдугаар бүлэг Монгол дахь улс төрийн хэлмэгдүүлэлт эхэн үе. Хэлмэгдэл ба цагаатгал түүх ба баримт номын хэсгээс та бүхэн хүлээн аван сонсож байна. Биеийг хөнөөд сүнсийг нь тахих коммунист тухайн. Дээд Сүхбаатар бол Монгол ардын хувьсгалт нам, ардын төр, Монголын ардын армийг үндэслэгч, Монголын хувьсгалын цорын ганц удирдагч мөө хэмээх энэ намын суртал хуулгыг монголчууд хэдэн үеэрээ 200-ыг дамнан сонсож ирсэн. Ингээ 1990 оны цагаан морин жилийн хувьсгалаас хойш цорын ганц биш, тех тусмаа үүсгэн байгуулагч биш, Монгол ардын намын анхны 7-ыг л нэг гэх болсон. Дамдны Сүхбаатар. Дэ Бодогийн адил хүрээний элбэг амгаланд гацаанд харц ардын гэрт мэндэлсэн гэд түүх намтрыг нь бол бүх монголчууд сайн мэдэх учраас товчлээ. Харин нас эцэлсэн тухайд тех тусмаа яагаад гэдгийг өдгөө хүртэл мэдэхгүй буюу хэлэхгүй яваа баг. Нас барах буюу хөөгдөхийнх нь өмнө 1922 оны эцсээр түүнийг цэргийн яамны сайдаас огцруулж ажилгүй болгосон Ринчино өнгөрснийхэн дараахнаас Жанжин Сүхбаатарын хөрөг зургийг ханандаа үлгэж байх тушаалыг гинэд өгсөн байдаг. Аль нь яагаад гэдэг л асуулттай болцсон. Тэр болоод хойших коммунист түүхийг харахад дэлхийд болон тухайн улс үндэстэн нэг л гарамгай удирдагч буюу Ленин байх ёстой. Харин Монголд бол тэр нь өгсөн хүн байх ёстой. Тэгэхээр сүнсийг нь шүтэх хүчтэй гэсэн лог гаргалгаа үлдсэн болтой. Дээд Сүхбаатарын болон Журамт цэргийн түүхээр дагнан олон жил уйггүй зүтгэж олон сайн бүтээл гаргасан доктор Отгоны Пүрүүга Жанжин Сүхбаатар бол хорлогдсон гэж бичдэг. Сүхбаатарыг тодорхой бус шалтгаанаар огцруулсан, үнэн чанартай армийн дээд удирдлагаас зайлуулсан. Сар гаруйн дараа тэднийхэн гэр хотлороо танигдшгүй өвчнөд нэрвэгдсэн гэж бичсэн байдаг. Ингээд өвчин илаарших үеэр нь гэртээ хэвтэн эмчлүүлж байсан Сүхбаатартай Ринчино ирж уулзсны маргааш буюу 23 оны 2 сарын 20-ны өглөө тэнгэрт бол хальсан. Яаж ч бодоод бусдын гарт хорлогдсон гэж үзэж явдаг даа гэж бичсэн байдаг юм. Жанжины ганц хүү хурандаа эс галсангуй бодлын солилцол сонины 1992 оны номер 17-д өгсөн ярилцлагад Ринчино бол манад ирээд биднийг бүгдийг гэрээс гараад аавта хойлохноо үлдсэ. Хэсэг хугацааны дараа биднийг оруулаад өөрөө яваад өгсөн. Удалгүй аав өнгөрсөн гэж бодлын солилцол сонины 1992 оны 17 дугаар дугаарт бичсэн байдаг. Партизануудын дурсамжид бол Жанжиныг оршуулчаад хүмүүс тарсан. Харин Хатанбаатар Магсаржив биднийг үлдээгээд харанхуй болтол шарлыг тойрон гороолсон. Яагаад гэж бодоогүй асуугаагүй. Эртний Монгол ёс л гэж утсан. Гэтэл хэд хоногоос шарлыг ухсан тухай яригдж байсан гэсэн ийм яриа байдаг. Магадгүй энэ бүхнээс сэжиг авсан хэрэг байж ч болох юм. Ямар боловч Жанжиныг хордуулсан шарлыг нь ухаж дотор эрэхтнийг нь магадгүй цогцыг бүхэлд нь Оросууд аваад явсан нь бол баригдсан. Шарлыг 1942 онд шилжүүлэн зөөсөн. 1952 онд Бунханд байрлуулахад цогцсон ясны хэмжээ хамаагүй жижиг буюу өөр хүнийх байсан тухайч яриа бас гардаг. Бодог цаазлснаас 5 сар 20 хоногийн дараа Их Жанжин Дээд Сүхбаатар бол хорлогдсон. Түүнээс 4 сар 3 хоногийн дараа ерөнхий сайд Жалхан цутагт эс дамдан базар бас л албан хэрэгээ гүйцэлдүүлж яваад гинэд нас нөгчдөг. Тэгээд дахиад түүнээс 10 сар 27 хоногийн дараа буюу 1924 оны 5 дугаар сарын сүүлчээр Бээжинд зөвлөлт хятадын нууц хэлэлцээгээр гадаад Монголыг дундад иргэн улсын бүрэлдэхүүн гэж үзэж байгаагаа Оросууд илэрхийлж хоёр орны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах, тэр мөчид Монголын уламжлалт их эзэнт төрийн сүүлчийн хаан 8 дугаар богдж Алзандам хотогт хачирхалтайгаар төрөл арилжиж өгсөн. Ийхүү Монголын үндэсний эрх чөлөөний тэмцлийн удирдагчид богд хаанаа хүртэл толгой дараалан гинэт
учир битүүлгээр, сэжигтэйгээр, хачирхалтайгаар гэсэн нэгэн жишгийн тодтолтоогоор ертөнцийн мөнх усыг үзүүлцгээсэн байдаг. За Десхватрын тухайд бол өөрийг нь хөнөөсөн төмөн нүглээ буюу гэмт хэргийн ул мөрөө баллахад халахвч болохын тулд сүнсийг нь шүтүүлсэн байж болох тухай дээр өгүүлсэн. За Жанжин маань улаантнуудын тарыг танаж мэдээд зөрчилдөд хүрсэн байгаа. За жишээлбэл Сүхбаатар Жанжин ардын цэргийн улс төрийн бэлтгэлийн агуулгыг тодорхойлохдоо түшмэл цэргүүд бүгдээр эртний ёс суртал эдгэх шин засгийн бодлого зорилтыг гүнээ ухамсарлан мэдэж хэмээн уламжлалаа тэргүүн зэрэгт тавьсан байдаг нь их анхаарал татдаг. Энэ бол түүний дотоод сэтгэлийн өнгө байсан. Харин шин засгийн газрын зорилго бол Жанжны тэргүүлэх ач холбогдолтой гэж үзсэн эртний ёс сурталыг устгах байсан нь тодорхой байдгийн билээ. Ингээд л амь насанд нь халтсан байх магадaltaй. Түүнд халтсан эзэн бол Эринчино гэдэг нь чухамдаа үнэн байдгиймээ.